Амар мэндүү эрхэм мөндөд үзэгчтэй. Монголын үндэсний олон нийтийн телевиз нийгэм эдийн засаг бодлогын нэвтрүүлгийн редакцаас үзэгч та бүхэндээ өргөн барьдаг танин мэдхүйн уралдаант алдар харваа нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг өргөн барьж байна. Саяхныг бодвол за нэг 10-20 жилийн өмнөхийг бодвол аймагт өөр ингэсэн үндэсний сургын талбайтай харваачдын тоо өдөрт нэмэгдэн байгаа ийм сайхан үйл өрнөж байгаа. Харваачид, өв тээгчид их хэсгийн хэрээр талбай маань хэдийгээр жижигдэж, багдаж байгаа боловч энэ алтан шар зурхай болвол энэ төв талбай бол харваачдын маань хайртай харваачдын маань амин зүрх болсон газар юм аа. Энэ сайхан эрч хүчний ундраг болсон алтан шар зурхайгаасаа бид өнөөдөр алдар харваагаа та бүхэндээ хүргэх юм аа. Алдар харваа нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарт Өөр хангаа аймгийн Нарийн Тэл сумын уугуул улсын мэргэн спортын мастер Сонсол Дулам, Замун Баян Үлгийн аймгийн Буянт сумын харьяат спортын мастер Мөнгөн цэцэг нараа оролцсноо. Та бүхэн нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Бадам очрын Сонсол Дулам Монгол улсын мэргэн ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын түрүү Даншгийн мэргэн Бүрээд сурын мэргэн спортын мастер Өөр хангаа аймгийн Их Монголын харуул багийн гишүүн Өөр хангаа аймгийн Нарийн Тэл сумын уугуул. Монгол улсын мэргэн Бадам очрын Сонсол Дулам анх 2003 оноос сурын спортоор хичээллэж эхэлжээ. Тухайн жилдээ Өөр хангаа аймгийнхаа баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд төрүүлж амжилтын бүхээгаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр 2014 онд улсын аварга, 2016 онд улсын баяр наадамдаа төрүүлж мэргэн цул, мөн тэр жилээ хүрээ цам Даншиг наадамд тэргүүлж Даншгийн мэргэн, 2020 онд Бүрээд сурын мэргэн болж томоохон амжилтуудыг үзүүлээд байна. Дашрамд дуулахад сурын спортоор хичээлсэн цагаас хойш улсын нээлт хаалт, аймаг бүсийн наадам болон нэрэмжит тэмцээнүүдэд амжилттай оролцож 120 гаруй медаль аваад байгаа юм. Ер нь нэгэн тийм төвчээртэй хүүхэд байсан. Тэгээд их тайван төвчээртэй. Тэгээд аав нь нөгөө байнга бүх ярьж бүх энэ тухай одоо манайд орж ирсэн хүмүүс дандаа л бүх ярина. Тэгээд их л багасаа ерөөсө бүхий л одоо спортын техник одоо мэдээлэл одоо суусан бахал гэж бодож байна. Бүхий секцэнд анх нууцаар бүртгүүлсэн. Тэгээд нөө анх тэр чи кимоно энэ төр байхгүй. Тэгсэн чинь за нэг хуучин тийм пижак байвал пижак авчираад ингээд зөрүүлээд бүслээд өмсчөө гэд. Тэгээ өвөөгийнхөө хуучин пижакийг аваачаад тэгээ нэг аавын тэлээтэй бүслээд нэг хэд хоног секцэндээ явсан. Тэгсэн чи яг нөө секс тараад ирж явсан. Манайх тэр үед нэг орс нохойтой байсан. Тэгээ ирж явсан чи аав хашаандаа яж ангуут нь айгаад нөгөө юу барьцсан явж байгаа юм гэх бах гэж хашаа даваалаа шитчихгүй юу. Тэрийгээ тэгсэн нөгөө хөлстэй хувцсын нөгөө нохой чинь сийчээд энэ юу болов яав юу гэ. Тэгээд анх секцэнд явж байгаа. Тэгээ нууцсан байж байгааг мэддэг те. Тэгээ аав маань за миний охин ер нь уруулаг юм чинь жингийн барилтаантай юм спортод бол чи димээ. Тэгээд аав нь сая нэг юм юутай багштай танилцсан. Тэгээд сурын спортоор төгссөн юм багш ирж байгаа юм. Аав нь чамайг тэр багш шашаа оруулъя гэл. Тэгэл ер нь анх спортоор хичээлтэй. 10 гаруй жил ингээд тасралтгүй хичээлж явж байна. За анх сурын спортод бол бүцэн түүхэн одоо тийм Өөр хангаа аймгийн Нарийн Тэл суманд яг үндэсний сурын спортоор төгссөн тийм биеийн тамирын багш Ууган Зай гэдэг багш ирж тэгж одоо манай тэр Нарийн Тэл сум маань их олон харваачтай болох үе таалга нэгдсэн. Тэгээ надаас гаднаас их олон хүүхдүүдийг сурын спортоор хичээлүүлсэн. Манай энэ спорт бас өөрөө онцлогтой тийм өв уламжлал одоо агуулсан. Түүнээс гадна хүнд маш их сайхан хүмүүжлийг олгодог. Ер нь нэг жоохон тийм дэггүй хөдөлгөөнтэй хүүхэд хүн болвол сурын спортоор хичээлэхэд маш их тийм төлөвшөлтэй болдог. Тэгээд их олон хүүхдийг төлөвшүүлсэн гэж би бас багшаасаа бахархаж явдаг. Анх тэр наадамд одоо хар вахт нь би бол ерөөсөө тэгж 2 сар дөнгөж төрөөд 2 сар болж байгаа. Тэр харвна гэсэн ойлголт бол надад байгаагүй. Тэгсэн аав нь чи одоо харав энд одоо харахгүй юм бол тамирчин байхаа хэрэг юу байгаа юм гээл. Тэгсэн тэгээд би дуураагүй за одоо тэгтгэл юм бах та гээл. Тэгэл одоо би бүр тийм амжилт гаргана гэж ерөөсөө бодоогүй байсан. Тэгээ хүүхдээ хараад телевизээ бас нэг завсар зайгаар нь хараад ингээл байжсэн. Тэгээ маш их сэтгэл одоо хөдөлж байсан. Яг тэр хамгийн сүүлчийн харвааны үед хүн нэг бодлын бүр их тайвширчдаг юм билий. Тэгэл нэг хамгийн сүүлд
сумаа оноод ингээд одоо мэрэгэн болоход нь одоо их баярлсан да. Тэгэх охиндоо үнэхээр их баярлсан. Тэгээ үндэсний одоо Баяр наадмын үндэсний сурын харвааны одоо буряд сур болон халах сурын харванд нь эмэгтэй хүмүүс одоо оролцох боломжтой тийм байдаг. За бас нийслэлийн даншиг наадам гэж болж исэн. Тэр яг гэхдээ аман цолтой явдаг. Тэгэхэд бас тэрэнд төрүүлж дэшгийн мэрэгэн гэсэн тийм бас аман цолтой гэд нэг 3 төр юуны мэрэгэн гэсэн тийм цолтой одоогоор тийм амжилттай байгаа. Тэгээд одоо ирээдүйн зорилго бол мэдээч хэрэггийн цолоо ахиулах, илүү олон сайхан төрөө авах тийм бодолтой. Үүнээс гадна бас нутгийнхаа харваачдыг бас дэмжиж туслах, тий зөвхөн надаас гадна одоо олон сайхан мэрэгэн харваач төрөн гараасай гэсэн тийм хүсэл мөрөөдөлтэй явдаг та. За хэдүүлээ энэ газрын гадаргаас альба гэсэн өнцгөр БНЛ хурдтай биеийг шидсэн гэж үзье те. За яг энэ сумыг харуулсан ч юм уу те. За тэгвэл хэдүүлээ энэ хөдөлгөөнийг тусгалын зай болон нийт одоо хөөрөөд унах хугацаа мөн ямар өндөр сум хөөрөх вэ гэдгийг бид нэр тооцоолж олох боломжтой. За ингээд хураач нь тэгэхээр юу болж байна? Кинетик энерги К1-ийг хуваах нь 2, энэ нь 9-ний 1-тэй тэнцүү. Тэгэхээр өөрчлөгдсөн кинетик энерги бол юу гэсэн үг лээ? ИК2 ИК1-ийг хайрсан биш үржин нэстэй дээ. За миний өвөө санитарчийн санги багш мэрэгчлээ хүн байсан. Тэгээд манай удам нэлээд олон тийм багш мэрэгчлээ хүн байгаа. Багш мэрэгжлийн одоо онцлог байна л да. Үргэлж одоо ийм 90 нэрхтэй хүүхд гэдэг бол тэр чигээрээ ер нь бол цав цагаан цаас. Тэгээд тэр цаасан дээр юу зурах вэ гэдэг бол эцэг их болон одоо багш нарын энэ одоо орчин энэ хүмүүсийн хүмүүжил хандлага харилцаа маш их чухал байдаг. Тэгэхээр ийм сайхан гэгээлэг ертөнцтэй одоо ажилдаг ийм ажил мэргэжлийг сонгосондоо маш их баяртай байдаг. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг бол хамгийн тийм баяр баясгалантай амьдрал, хүний амьдрал байж болох хамгийн сайхан зүйл гэж боддог. Спортоор хичээлсэн хүний давуу талыг бол багшаас харж байгаа. Яг өнөөдөр аливаа юм ийм гүйцэтгэл сайтай, тэгээд төгс төгөлдөр хийдэг. За тэгээд яг өнөөдөр нэг спортыг яг өөрхөн мэрэгчлэлтэй холбох тий яагаад өнөөдөр физикийн тэр шинжилгээ ухааныг тий ямар ухраас гэдгийг холбоход зүгээр энгийн л нэг аргаар явхад бол тий арга зүй аягүй сайтай. Тэгэхээр энэ чинь нэг юмны ивийг олдогтой ухаан гүйцсэн учраас тэр хүүхдүүдэд ойлгуулж байгаа чадвар тэр хүүхдүүдэд татж байгаа эднэр нь бол арай л өөр мэдрэмж. Аргагүй нэг улсын мэргэний тэр нэг юм хувийнхны чадвар бас тэнд бас нөлөөлж байгаа гэж би бас харж байгаа. Тэгээд ч бас зогсохгүй сая ингээд тэр хичээлийн үеч гэсэндээ улс даяараа физикийн хичээлийг бас заасан байгаа. Өвөрхангай аймгийн харваачид Их Монголын харвал нэгдсэн холбоог 2020 онд үүсгэн байгуулж уламжлалт харва, морьт харва, халах сур, байд харва, мөсөн сур гэсэн үндсэн 5 төрлөөр хөгжүүлэх зорилго тавьжээ. Энэ холбооноос улсын мэргэн, гоц харваач, хүндэт мэргэн, бред сурын улсын мэргэн төрөн гараад байгаа юм. Мөн спортын мастер цолтой 12, спортын дид мастер цолтой 7 харваач энэ холбоонд харьяалагдж байна. За манай Өвөрхангай аймгийн харваачид өнгөрсөн жил 2020 оноос Их Монголын харвал нэртэйгээр нэгдсэн байдлаар үйл ажиллагаа явуулаад 5 салбар холбоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд манай холбооны тэргүүнээр Хөлбөрийн Баатар мэрэгжлийн сумгийн 68 дахь их авраг хасашруу дагдарж авраг маань ажиллаад тэгээд манай харваачдыг дэмжиж өнгөрсөн жил нэгдсэн байдлаар бэлтгэлтэнд тавруулсан бэлтгэлд гарсан байгаа. Тэр сайхан бэлтгэлийн үр шимээр өнгөрсөн жил манай харваачдын холбооноос өрөөд сурын улсын баяр наадмын харваанд эрэгтэй эмэгтэй төрөө байрыг авсан. Эмэгтэй төрөлд Монгол Улсын мэрэгэн консултлан маань төрүүлж өрөөд сурын улсын мэрэгэн болсон. Эрэгтэй харваачдын төрөлд болохоор спортын мастер Баасан Дөрж маань төрүүлээд өрөөд сурын улсын мэрэгэн болсон байгаа. За тэгээд үндэсний сурын харваанд гэх юм бол манай Өвөрхангай аймгийн 12 сумын спортын мастер явуулсан маань 3 дугаар байранд орж Монгол Улсын гоц харваач болсон. Тэгээд сайхан хүмүүсийн сэтгэлийн дэмээр
бэлтгэл сургуультанд гараад үр шимийн сайхан гарсан. Манай харваачдын маань амжилт жил ирэх тусам нэмэгдээд амжилт сайхан ариун байна. Пунсаа бол маш сэргэлэн. Пичгийн багш пичгийн мэрэгжилтэй болохтой ч тэрв энэ үндэсний сурын техникийг заасан техникийг пичг антомтой хослуулж одоо энэ шинжлэх ухааны үндэстэй техникээ маш суурьтай, маш зөв анхны мэддэгдэхүүн олсон тэр мэддэгдэхүүнээ маш баталгаатай ингэж өөртөө суурилуулж авсан ийм хүн байгаа юм. Тэгээд энийг суурилуулж авснараа энэ техник нь бол одоо тийм өөрөөс ер нь өөрчлөгдөхгүй нэг л хэвийн, нэг л маягийн тэр юундаа орчихсон техник тогтцсон, одоо тогтсон гэж ярив. Тийм тогтсон тийм харваач болсон. Ингээд улсад одоо 2 3 4 удаа одоо шүүгөрлөө. Улсын мэрэгэн боллоо. Өнгөрсөн жил бас Бурят сурын улсын мэрэгэн боллоо. Ингээд амжилт нь бол жилээс жил ингээд байнга ахиж яваа. Оноо амжилтын хувьд бол ерөөсө буурдгүй жигд. Энэ нь бол одоо тэр өөрт нь суурилагдсан техниктэй холбоотой гэж би ингэж боддгийг. За миний хувьд анхны спортыг сонирх болсон шалтгаан бол их чигээ бэлтгэл хийхэд нь дагаж очиж бэлтгэлийг хараад сумын зөөжгүүгээд тэгээд ер нь энэ спортод дурлсан. Тэгээд ер нь өдийг хүртэл одоо их чигээ давхны сумыг зөөгөөд л гүйж байна да. Тэгээд их чигээ ер нь хөдөлмөрч шургуу хичээнгүй зан чанараар нь бас бахархдаг. Тэгээд энэ цагийг сайхан өнгөлж яваа мэрэгэн харваачдын нэг болоод харваачдынхаа одоо дунд зохион байгуулагдж байгаа энэ сайхан тэмцээнд оролцож байгаад нь баяртай байна. Тэгээд Өвөрхангай аймгийн Их Монголын харвал холбооны нийт харваачдынхаа өмнөөс ихчтэй энэ харваанд нь амжилт хүсье. Монголынхаа өв соёл үндэсний сурын харвааг хөгжүүлэхэд манай гэр бүл, манай үр хүүхэд бүгд одоо энэ спортыг өвлөн цааш нь хөгжүүлж дараа үед одоо сурд сургах ажиллагаанд бол маш сайн идэвхтэй оролцож явдаг. Тэгээ одоо энэ үндэсний сурыг хөгжүүлэх сурчлалын алдар харваанд миний охин оролцож байгаа. Толдоо би эндээ бас хамт ирж оролцож байна. Одоо нэг хүн ч гэсэн сурд орвол одоо баярлж явдаг. Тэгээд манай Бирман одоо бас энэ сур харуулж Монгол улсын мэрэгэн гэдэг цолыг хот бид хот одоо бүгд баярлж явдаг байх уу. Сурын талбайд бол ирэхэд бол ер нь нэг те одоо сэтгэл дотор юу ч байсан, ямар ч асуудал тохиолдсон явж ирсэн сурын талбайд ирэхэд бол яг нөгөө нэг ном сумнаас өөр зүйлийг бодохгүй. Тэгээд энэ бол нэгэн төрлийн одоо бясалгал хийж байгаа юм. Тийм сайхан одоо бүх юм ардаа орхиж чаддаг. Тийм сайхан газар. Манай удамт мэрэгэн харваачид үе залгамжлан харваж ирсэн түүхэн хугацаанд аав хүү, ээж охин, ах дүү, ач зээн мэрэгэн болсон сонин содон уламжлал Монгол сурын харваанд бий. Монголын ард түмний идүүгээ хүртлэх оршин тогтносон түүхийн урт хугацааны туршид бүтээсэн уламжлалт өв соёлын салшгүй хэсэг үндэсний сурын харваанд өвөрмөц агуулга, арга хэлбэртэй хүч чадал, цэцмэрэг, ухаан бодол сордог наадан юм. Нэвтрүүлгийн оролцогч спортын мастер Мөнгөн Цэцэг мөн л удам залгасан харваач билээ. Бат сүхийн Мөнгөн Цэцэг спортын мастер, Монгол харвааны Мондо багийн гишүүн, Баян-Улгийн аймгийн Буянт сумын уугуул, Налах дүүргийн 109-р сургуулийн багш. Өдөртөө алдар харваа нэвтрүүлэг үргэлжилж байна. За бид бүхэн яг одоо Налах дүүргийн 109-р сургууль дээр ирээд байна. За учир нь консул дулан мэргэнд өрн дуудагдсан, өргөдсөн Мөнгөн Цэцэг спортын мастер Мөнгөн Цэцэг маань энэ сургуульд багшилдаг юм байна. За одоо үзэгч та бүхэндээ Мөнгөн Цэцэг харваач гэж юм бэ. За бэлтгэд нь хэрхэн хангагдаж байгааг одоо танилцуулъя.
манай аав ер нь намайг ухаан орох цагаас л харавдаг байсан. Тэгээд аав маань яг биднийг харуу энэ төр гэж хүчлээгүй. Гэхдээ яг ингээд аавыгаа харахад те дээл хувцаа өмсөөд наадамдаа яваад харваад нумсм бариад явах нь надад бол маш сайхан санагддаг. Үнэхээр сайхан Монгол одоо хүний дархлаа болсон үнэхээр сайхан спорт юм байна. Би ч гэсэн бас хичээлэх ёстой гэж би өөрөө дурлаж анх аавдаа хэлсэн. Би сур харумаар байна. Та надад зааж өгөөч гэсэн. Аав болохоор за миний охин мэрэгжлийн багштай болоорой. Аав нь яг ингээд өөрийнхөө хар аргаар ингээд сурсан учраас одоо бол ингээд сурын спорт бол маш сайн хөгжсөн. Тийм учраас мэрэгжлийн яг ингээд жинхэнэ багштай болоод энэ спортыг эхнээс нь зөв сайн сураарай гэж хэлсэн, маш их дэмжсэн. Манай гэр бүлийн хүн ч гэсэн намайг дагаж явж байгаад бас харвдаг болсон. Тэгээ одоо манай хоёр хүүхэд маань бас харуна гэж байнга ярьж байгаа. Тэгээд гэр бүлэрээ ийм сайхан спортод нөхөрлөн гэдэг бол асар их хувь заяа юм аа гэж бодож явдаг юм аа. Сурын спорт бол хүнд маш их төсвөр төвчээр сэтгэлийн хат, биеийн одоо хатуужил гэдэг энэ бүхнийг суулгадаг сайхан спорт юм. Дээрээс нь бас нэг үндэснийхээ өв уламжлал, ёс заншлаа хүндэтгдэг, суралцдаг, ахмадуудаас хүндэтгэж суралцсан, ахмад цолтой харваачтай хүндэтгэх, үндэснийхээ дээл хувцсыг өмсөд ёс заншлаа дагаад ингээд хичээлээд явдаг нь бол тэр янз бүрийн тэр томоохон амжилтуудыг гаргадагаасаа илүү давуу талтай юм байна гэж бодож байгаа. Маш олон хүн харваагаар хичээлээсэй гэж бодож байна Монгол хүний хувьд тийм ээ. Одоо ингээл даяарчлал гээл одоо маш их Монголоо жоохон мартах тал руугаа бараг зарим нь явах гэдэг. Тийм болохоор би Монгол хүн шүү гэдгээ бас ойлгохаа бусад хүүхдүүдэд энийг хичээллүүлэх илүү олон хүүхд энийгээр харваасаа Монгол ёс уламжлалаа дээдлээсээ, хүндлээсээ гэсэн бодол бол байгаа. Тэгээд сурын спортоор хичээлэхэд бол маш их цаг хугацаа ордог. Тэгээд энэ ажлынхаа хажуугаар сурын спортоор хичээлэхийн тулд би ер нь өөрийнхөө хийх ёстой ажлыг ер нь цагийн ямыг цагт нь гэхээсээ илүү цагийн ямыг цагаас нь өмнө амжуулаад тэгээд гэртээ бас харин гэрийнхээ ажлыг амжуулаад өглөө оройдоо эсвэл би өглөө эрт бэлтгэл хийн, эсвэл би орой ажиллаа эртхэн тараад бэлтгэлээ хийн. Амралтын өдөр бол ер нь амрахгүй бэлтгэлээ хийн. Тэгээ байсгийгээд уралдаан тэмцээн болно, би бэлтгэл хийх болно. Тэр үед дандаа дэмжиж, тусалж, ойлгож тийм ээ тэмцээн уралдаанд ороход энэ спортоор хичээлэхэд маань маш их дэмжлэг үзүүлдэг. Одоо захиралдаа болон энэ сайхан хамт олондоо маш их баярлж явдаг. Манай мөнгөн цэцэг бол манай нийгмийн ажилтнаар ороод 2015 оноос эхэлж орсон. Тэгээд манай мөнгөө бол маш их дайчин, аливаа юм сэтгэлээр ханддаг юм ажилсаг. Тэгээд өөрөө бол тал бүрийн спорт, урлагийн маш их мэдрэмжтэй, зүтгэлтэй, хөдөлмөрч сургуулийн захиргаанаас мөнгөд нэг үүрэг өгөхөд бид нар одоо бүгдийн 100% хэлнэ гэж байхгүй шүү дээ. Нэг 60-70-тай за энийг нэг ингэж болгомоор байна. Өшөө ямар санаа оноо байна гэхэд одоо 100% болгоод хийж чадах ийм л их сэтгэл зүтгэлтэй мундаг хөдөлмөрч. Одоо мөнгөө маань энэ хичээл зүтгэлээрээ бас одоо гаргасан амжилттай баттгаж өшөө илүү шинэ амжилтад одоо хүрээсэй гэж ингэж хүсэж байна. За багш маань бол одоо яг маань баг байхаас минь эхлэж яг амар гоё зааж чиглүүлээд яг гоё өдөрсөн. Тэгээд бас бүх тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцуулж бас тэгээд яг хүүхд болгонтэй чөлөөтэй нээлттэй харьцаж ямар ч хүүхдийг ялгалахгүйгээр тийм сайн уншдаг. Ер нь бол амар мундаг багш гэж би боддог хувьдаа. Бас амар мундаг харваач гэдгийг би бас мэднэ багшийн хажуугаар. Тийм учраас багштаа тий хамгийн сайн нараа хичээгээд бас ялаад тий бас төрүүлээд тэгээд хамгийн одоо тийм гоё цол молыг аваад би бас таныг чадна гэдэгт итгэлтэй байна. Тандаа амжилт хүсье. Мөнгөтэйгээ бол би сүүлийн 5-6 жил бол хамт ажилласан байгаа. Хувь хүнийхээ хувьд бол манай мөнгө маш найрсаг, хүнтэй, эвтэй, хамт олонтой маш нэр хүндтэй. Манай бас тэргүүний ажилтнуудын нэг байгаа. Тэгээд одоо дүүдээ энэ сайхан тэмцээн уралдаанд оролцож байгаад амжилт хүсээд ялнаа гэдэгт бол итгэлтэй байна. Чи чаддээ шүү. Монгол харвааны Мондо баг уч гаруй харваачтай. Багийн харваачдын 26 улсын цол зэрэгтэй.
тодруулж хэлбэл улсын мэргэн, гарамга харваач, гоц харваач, аймгийн мэргэн, спортын мастер, дэд мастер гэсэн зэрэг цолтой харваачд байгаа юм. Багийн ахлагчаар аймгийн мэргэн спортын мастер, мөнхтөр, багийн дасгалжуулагчаар аймгийн мэргэн спортын мастер Бямбажавнаар ажиллаж байна. Өнөөдөр Монday багийн хүсэлтээ одоо дүүнрээ минь харваа явагдах гэж байна. Тэгээд мөнгөн цэцгийн хувьд өнгөрсөн жил 2020 онд Монday багийн гишүүнээр элсэж ороод Баяр наадмын харваа дэд мастрын болцол хангасч отох харваанд мастрын болцол хангасан байгаа. Тэгээд хоёр дүүгийнхээ харваанд нь хамжилт хүсье. Тэгээд пунсалтуудын хувьд мэрэгэн пунсалтуудын хувьд ч гэсэн одоо манай багт 14 оноос хойш багийн гишүүнээр хамтарч ажиллаж байгаад өнгөрсөн жилээс Өвөрхангай аймгийн Сурын холбооны харваачид бага бүрдүүлж тэгээд нутгийн уугуул нутгийнхаа багт орсон байгаа. Тэгээд Монгол харвааны манай Монday баг бол Монголын одоо нөгөө уугуул бүх харвааг одоо төрөл бүрээр нь хөгжүүлэхээр цуглацгаасан ийм харваачтай баг юм аа. 2020 оны нээлтийн харваанаас эхлээд Монday багт орж харсан. Ер нь Монday баг бол надад маш ээлтэй сайхан хүлээж авсан учраас би яг 2020 онд улсынхаа баяр наадмаар спортын дэд мастер цолны болцлыг хангаад 2020 оныхоо улсын отго харваагаар спортын мастер цолны болцлыг хангасан. Тэгээд энийгээ би бас сайхан баг хамт олон сайхан таатай хүлээж авлаа. Тэр мэрэгчүүд нь мастерууд нь маш сайхан зөвлөж, тусалж, дэмжиж байсны ачимаа гэж бодож байна. За энэ сайхан алдар харваа нэвтрүүлэгт Шанрын маань нэг спортын мастер мөнгөн цэцэг маань орж байгаад маш их баяртай байна гэж явд. За манай мөнгөн цэцгийн хувьд бол маш их хичээл зүтгэлтэй. Ажил төрлөө зохицуулж ер нь жилийн 4 өдрөөр бэлтгэл сургалтад тасралтгүй сайхан хангаж идэг. Тэр чимжээгээр өнөөдөр спортын мастер зэргийн болцол хангачаад байж байна. Мөнгөн цэцгийн хувьд бол анх ирээд ном сум татчихад бол маш их хэвсэг тийм заасан юмыг бол маш түргэн сурдаг. Тэгээд гэр нь бол одоо налаагт байдаг, би өөрөө хоттой болохоор тэр болон бас бэлтгэл сургалтыг цуг хийгээд байхгүй. Өөрөө бэлтгэл сургалтаа хийгээд болохгүй байна, алдаа гаргаж энийг яаж засах уу гэдэг нь дор нь бол ер нь бэлтгэл сургалт дээр өөрийнхөө алдааг бол зас шинж чаддаг. Тэгээ бие даасан маш тийм чадвартай л харагчтай. За миний хань харваа тэмцээнд зоригтой өөрийн техникээ сайн бодоод сайхан харваад амжилттай харваарай гэж хүсэн ирээё. Пунсалт улам мэргэн болвол маш мундаг харвдаг. Үнэхэрийн одоо олон харваачдад үлгэр жишээ болж байгаа. Техник сайтай, туршлагыг арвинтай, сэтгэл зүй сайтай тийм сайхан мэргэн. Би бас пунсалт улам мэргэнийг тэмцээн уралдаан дээр хаавж, сурах хэмээн сурч, авах хэмээн авч ингэж хүндэтгэж, хүндэлж явдаг ийм мэргэн байгаа. Тэгээд мэргэндээ бас амжилт хүсье. Мэргэнтэйгээ харах болсондоо маш их баяртай байна. За ямар ч юм сайн ирээд 4 сум гаргаад хараагаа олчлаа. Тэгэл харвандаа. Ер нь бол одоо харуулах нэг өөр, товхонд харвна гэдэг бол шал өөр сэтгэл зүг тэр хүнээс шаарддаг. Тэгэхээр би бас өөрөө улсын наадам төрүүлэхдээ тов харуулж төрүүлж исэн. Тэгэхээр ер нь юм нарийн байна, харвна гэдэг бол тухайн хүнээс нэлээд тийм сэтгэл зүйн одоо их юу төвчээр юм шаарддаг. Тэгээд одоо тэрийг л хийндэл гэсэн бодолтой байна. Тэгээ өрсөлдөгчтэй амжилт хүсье. Мөнөө гэж минь сайн харваарай. Одоо яг харваа эхлэхийн өмнөхөн болвол миний сэтгэл зүйн байдал маш сайхан тайван байна. Энэ бол бас сэтгэл зүйн хувьд маш том шалгуур болж байна л да. Хэрвээ би нодним ч юм уу, уржним ч юм уу яг энэ тэмцээнд яг энэ харваагаа хийх гэжсэн бол илүү их сандрах байсан байх гэж бодож байна. Яг одоо бол надад ямар нэгэн сандрал байхгүй бай, сэтгэл санаа тайван байна. Өнөөдрийн энэ нартай сайхан өдөр нь бас маш тааламжтай сайхан байна. Пунсалт улам мэргэндээ амжилт хүсье. Суманд мэргэн байх болтугай.
Таны мэдгүй нэвтрүүлгийн маань хамгийн сайхан торгон агшин болсон халз харуул наадам эхлэхэд бэлэн болж бид Улаанбаатар хотынхаа төв Алтан шар зурхаада хөрөлцөн ирээд байна. За тэгэлгүй яг хөтлөгч маань хэллээ. Ер нь бол нэвтрүүлгийн маань хамгийн одоо гол сэтгэл догдлуулсан мөч шүү дээ, тийм ээ. За ингээд өнөөдөр энэ Алтан шар зурхаада халз харвах эрхэм харваачтай та бүхэндээ танилцуулж одоо дуудъя. Өвөрхангай аймгийн Нарийнтэл сумын уугуул Их Монголын харвуул холбооны гишүүн улсын мэргэн спортын мастер Бадам Очрын Понцол Дулам таныг урьж байна. За Понцол Дулам нэргний эрүүлэн дуудсан харваач бол Баян Үлгэн аймгийн Буянт сумын уугуул Монгол улсын спортын мастер Бацүхийн мөнгөн цэцэг юм аа. Мөнгөн цэцгээ урин залж байна. За мөнгөн цэцэг алдар харваанд анх оролцохдоо залуу харваач гэж дуудулж байсан. Өнөөдөр Монгол улсын спортын мастер гэж дуудулж байна. 2020 онд наадмаар спортын дэд мастер, отон харваагаар спортын мастерын болцол хангасан байгаа. Ингээд өөрөд нь үнэмлэх спортын мастерын үнэмлэх тэмдэг ирсэн байна. Гардуулж өгье. За ингээд хоёр харваачтаа амжилт хүсээд зогсоолд нь урин залъя. Тэгэхээр энэ жил чинь бол дэх шойтой тийм ээ. Тэгэхээр харваачид энэ жил жоохон эрт бэлтгэлдээ гарч яана уу, яаж ийнэ юм? Ер нь ойн жилгээд хуваараа ер нь бэлтгэлээ базаалж байгаа. Хараа тавигдалын талбай дээр хүмүүс нэгсэн үзэгддэг байна шүү дээ. За сая энэ 20 цэртэй үегээд одоо бас харваачдын өсөл сонирхол нэлээд хаалттай ашиглалттай юм болоод байна шүү дээ. Зүгээр саяхнаас бол одоо харваан дээр Алтан шар зурхаатай харваачд маань ирэх хэрэгтэй болж байна. Молбаатар мэргэний хувьд хэдэн он улсын хаан байна уу төрүүлж ялаа? Би чинь 2006 оны байнаад төрүүлж байсан. Өндөр он жил. Их Монгол улс байгуулагдсны 800 жил. Ардын өвсглийн 85 жил. За тэгэхээр харваа маань эхлэхэд бэлэн болжээ. За харваачд маань зогсоолдоо зогссон байна. За тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн энэхүү халз харвуулыг Монгол улсын мэргэн Монгол харвааны Мондо багийн дасгалжуулагч Асгийн Болдбаатар шүүн явуулна. За мөн одоо нэвтрүүлгийн хөтлөгч спортын мастер Жигдэргөөгийн Янд багчтай маань бас тайлбарыг одоо хамтран хүргэнэ. За ингээд харвал халз тэмцээн маань эхлэх гэж байна. Дөрмийн дагуу одоо эхэлж зогссон харваачид буюу тухайн одоо тэмцээнд оролцож байгаа цол нь одоо өндөр хүмүүс эхэлж сум тавьдаг. Тийм. Тэгэхээр одоо ингээд Понцол Дулам мэргнээс эхлэх гэж байна. За нийлээ. Энэ гэдэг маань ер нь ямар ч хэрэгтэй юм бэ? Энэ одоо та нар тэнд бэлэн үү, бид нар энд бэлэн боллоо эхлээрэй л гэсэн үг. Зөв. Харвах гэж байгаа харваачийн нум сум хоёр нийлж байгааг тэнд төмөн олонд зарлаж. За эхний сум нэлээд өндөр даваатай гарчтай. Нэгдүгээр хойноос жоохон салхиллаа. Салхилаад байгаа түрүү энэ одоо харваачдын маань үзэм сум өглөө түрүүхэн тавьж исэн үед харьцуулахад араас хэрүүхэнч боллоо. Араас илүү салхилснаас болон тэгээд ер нь энэ зурхаан энэ талд харах тэр талд харах гэдээс өөр өөрлөлтөө. Бас. Түрүү Болдбаатар мэргийн хэлсэн талбайд тойрсон энэ том өндөр байшингуудыг ороосон салхинуудад ингээд цогцолдоод
салхины хурд хүч янз бүр болж өөрчлөгдөд идэг болчиход байгаа. Сүүний хурдан их нөлөөлөл л да. За мөнгөн цэцэг ихнийхээ сумыг гаргах гэж байна. Жаахан яаруу сум гарлаа да. За байгаа сайхан өнжээ. Сайхан толгой буусан сум байна. Мөнгөн цэцгийн маань хувьд бол сая одоо спортын мастер боллоо. Тэгэхээр одоо спортын мастер заавал залуу хараач хийсэн шүү дээ. Тэгээ одоо улсын мэрэгэнтэй харвна гэхээр бол одоо сэтгэл зүйн хувьд одоо айх, сандрах ч юм уу тиймэрхүү зүйл байх уу? Одоо та бүхний хувьд. Ер нь бол байгаа. Ягаад гэхээр эн чинь одоо анх удаага л ийм нэвтрүүлэгт орж байгаа шүү дээ. Эн чинь тийм ээ. Тэгээд анх бүртгүүлээд орохдоо залуу хараач байсан. Одоо тэгээ яг өнгөрсөн жил Баяр наадмаар спортын дэд мастер болоод хаалтынхаа аргаар мастер. Бонсаа мэрэгний хоёр тусам. За байныхаа зүүн талд нэлээд тулгуур очсон сум байгаа сайхан онлоо. Ер нь байг онно гэдэг маань зурхай гэж уршаага байнасаа урагшаа 2.5 м зайд зассан одоо сайхан талбай байгаа. Талбайдаа ороод байгаа онжилээвэл хасааныхаа хаанан ч онсон байсан л 1 оноо. Тэр улаан болвол байны голчийг тодорхойлж өгч байгаа. Тэрнээс биш тэр улаан дээр онвол илүү 2 оноо ч гэдэг юм уу тийм оноо авна гэсэн үг биш байна. Тий. За нэгэн одоо хөдөлгөөнтэй байдалтай сум гарсан ч байгаа сайхан онож байна. Ер нь багш нь ярьж байсан жилийн 4 үлрэл бие бэлдэж бие тийм ээ алд бие сайхан ирчилж тэтгэлээ хангаж базааж байгаа гэж сайхан шургуу хичээнгүй байгаагийн үр дүнэлтэй ингээ эхний сайхан 2 сум байнда сайхан боллаа. Тэгээ бас үзэгчтэй дашрамд сонирхуулахад өнөөдөр бас 2 багш таацсан байх шүү тийм ээ? Тийм. Өнөөдрийн ер нь харваачд маань үнэхээр энэ алтан шар зурхаадаа нэг бүл энэчнэл байж яадаг улс шиг боловч цаанаа бол ажил амьдрал бүгд өөр өөр ингэсэн амьдрал мэрэгжил ажил бизнестэй улсууд байдаг. Энэ нэвтрүүлэгт оролцож байгаа 24 харваачийн 2 харваач харин ингэж сайхан таарсан. За мөн 3 дахь сум байгаа сайхан онлоо тийм ээ. Голчтой сайхан сум байна. За Болдбаатар мэрэгний хувьд одоо мөнгөө мастрыг дасгалжуулж байгаагийн хувьд мөнгөгийн чадамж өөрийнх нь хувь хүнийх нь сахилгаат ер нь хандлагын сэтгэлтэй болсон шүү дээ.Элтэн зурвал таслахгүй X цагт ирнэ. Нэлээд удаан барьчлаа. За тэр нэлээд удаан барьсан сум. Энд бариад байгаа. Хөдөлгөөнтэй хараа. Сая бол одоо онсон тийм ээ? Онж байна. Донготой очлоо гэдэг маань нөгөө түрүүний ярьсан 2.5 м зайд дөнгөж шургаж очлоо шүү. Очиж байна л гэсэн үг. Сая одоо яг татцсан байхгүй гар нь хөдлөөд шүү дээ. Юмдаа хэлж та энэ гар нь хөдлөөд байна. Тэгэхээр яг одоо тэр харж байгаа яг нэг цэг дээр шагааж чадахгүй хөдөлгөөнд хүнд гаргаад арай сулхан гарч шунаа маань бууж байна л да. Тэрийг л одоо ер нь маш сайн одоо консаа гар. Консаа бол одоо тийм олон алдахгүй юм шүү дээ. Сая одоо ихний сумыг л энэ алдаад дагуулж шүү. Тэр миний туршлага гэдэг чинь эндээс харах. Явж хөдөлгөөнгүй. За одоо энэ явж хөдөлгөөнгүй сайхан сум гарлаа. Ээдээ зүүн талаар нь уул нь энэ байн маань одоо харваачд алдрын харуунд оролцож байгаа харваачд арай жижигрүүлсэн байн дээр харуулж байгаа. Үндсэн бай бол 2 дахин том байгаа. Зүгээр тэр байн дээр онохоор сум гарлаа сая. Тэгэхээр 2 дахин жижигрүүлсэн байн дээр болоо. 2 харваачд нь харуулж байгаа юм тийм ээ. За одоогийн байдлаар Тунсаа мэрэгэн, Тунсал Дулуун мэрэгэн 2 оноотой. Нэг сумыг эхний сумыг дагуулад 4 дахь сумаа хазгаа явууллаа. За энэ сүүлийн сумыг мөнгөн цэцэг харваач хэрхэн тавихыг. За ер нь бол сайхан түрүү нөгөө дутах магадaltaй сум гэдгийг тэнцэнээс донгодож дохио өгсөн. Сая бол харваач түүнийг өөртөө шингээж бодолтой тунгааж ингээд сайхан тулгуу очсон сумаар байгаа харагдаж байна.
За мэргийн эхний сум дагуулж эхлээд уг нүглөө үзэн үзээд байсан та тийм ээ. Тэгэхээр тийм нартай сайхан байсан. Одоо жоохон сэрүүссэн байна. Гэтэ яг нумаа нэг 2 3 бишэл гэсэндээ одоо болчихолоо гэж харуулсан. Нэлийн сэргүү эхний сум давж байна. Тэгээ хараагаа болоод сүүлийн сумнуудаа авчлаа. Тэр сүүлийн сум жоохон юу байлаа да. Уг нь их сайхан хөдөлгөөнгөө гаргах шиг болсон. Хазгаа барьсан уу, салхи тооцч, салхи шилжилт барьсан уу, ямар алдаа гарчуу тэр сүүлийн хазгаа явсан сум дээр ямар дүгнэлт хийж байна? Жоохон зөөж харах хэрэгтэй байсан баг та. Талбарт бол харьцангуй гайгүй. Өөртөө бол зүгээр ер нь сайхан гарчлаа л гэж бодсон сум гаргасан уу тийм. За, тэмцээн дуусаагүй. Одоогор бол бид нар тэмцээн уралдаан харвуул наадан болвол ханны 20 сум, хасааны 20 сум гэж явдаг. Ханны 20 сум тавьчлаа гэж одоо бодож хасааны 20 сумыг бид одоо жинхэнэ чансаа мэдрүүлэх юм харваа байдаг. Тэгэхээр энэ 8 сум тавьж байгаа боловч сүүлийн 4 сумыг хасаа гэж бодож цэгцтэй сайхан харваараа. Яаж харвэ гэж бодож байна. За одоо энэ янзаараа бол дахиад сэргэж магадгүй байна. Тэгээд тэрийг л бодъё да. Илэгнээс нь сайхан цэгцтэй яс сайхан онсон 4 сум тавиараа. За саяны 4 сум дээр ер нь алдаа юу байв? Ер нь гэхдээ бас нэг жоохон ганц нэг 2 сумыг ер нь жоохон хөдөлгөөнтэй гаргав. Баг зэрэг хөдөлгөөн байна. Тэр бас л орчны нөхцөл байдлаа холбоотой сэтгэл зүйн байдлаа холбоотой байх гэж бодож байна. Тэгээ дараагийнхаа 4 суман дээр анхаарнаа. Одоо 4 сум бас болоогүй шүү дээ тийм ээ. Одоо ер нь юуг гол анхааръя гэж бодож байна. Багш нар маань одоо юуг зөвлөж яах юм тийм ээ? Багш сайхан өөртөө ихтэй харваарай, харваа сайхан байна. Сайхан өөртөө ихтэй зоригтой харваарай гэсэн. Тэгээ багшийнхаа зөвлөмжийг дагаж сайхан хараанаа л гэж бодож байна. Нөгөө маань хувьд одоо би түрүүхэн бас хэлжсэн цол дагаж бяр гэж тийм ээ. Тэгээ бас өнөөдөр бас сайхан харуулж байна да тийм ээ. Баярлалаа. Хоёлаа энд хууч хөрөө зогсож явахд бол миний хувьд бол одоо цөөхөн жил харуулж байгаа тийм ээ. Тэгээд анх удаа ийм бас өндөр харуулж байна гэж хэлсэн чинь энэ тухайга нэг зөвчтэй санах болооч. Тийм миний хувьд бол би товхонд босож үзээгүй, би мэрэгчлэлтэй ингэж өрсөлдөж үзээгүй. Анх удаагийн маань тэмцээн тэгээд маш их олон ингэ камер тий бичлэг энэ олон хүмүүсийн ингээ анхаарлын төвд харуулж байгаа харваа маань бол анхны удаагийнх байгаа. Тэгээд иймж байх болов уу гэж бодож исэн болохоор харцангуй гайгүй байна. Сая одоо тэмцээн эхлэхэд яг зогсоолоо зогссон сумаа эхний сумаа тавих гэж зогсож исэн мөнгөн цэцэг тийм ээ. Одоо 4 сумаа тавьсан 4 ондсон байгаа мөнгөн цэцгийн одоо сэтгэл зүй ямар байна? Сэтгэл зүй яг хэв юм байна. Би яг саяны сэтгэл зүй одоо энэ миний харах сэтгэл зүй хоёр ямар ч өөрчлөлт байхгүй байна. Би яг харуулгаараа харвна. Өөрийн мэдлийн дээр сумаа айтайхан гаргая гэж бодож байна. Цагаагаар энэ салхи юм гайгүй байна. Салхи гайгүй байна. Сайхан өдөр байна. За амжилт хүсье. Баярлалаа. За одоо түрүүн бол консулт орон мөрийг хэлж харуулсан шүү дээ. Одоо болохоор хоёр дахь босоогоо болохоор одоо энэ босч байгаа хүмүүсийн хамгийн арих мөнгө юу? Зогсоолын хамгийн арих хүмүүсийг харуулж гэх юм сүү иргэх гэдэг. Сүү иргэн гэдэг нь яг нөгөө сүвлээд номыг ингэж сүвлэлт татж байгаа болохоор тэр утгаар нь сүвлэнэ гэж хэлдэг. За сүү иргэж одоо эхний сум мөнгө эзэгдэх гэж байна. За нэлээ яаруу сум за очлоо одоо онлоо. За яг тас тархинд буусан нэлээ бүр шууд хасаанда ямар ч газаргүйгээр тулж буусан сум байна. Тэгээд одоо ер нь сэрүүсэл байна. Өдөр харуулж эхэлжсэнээс нь бодоход үзэм сум тавьж исэн үеийг харьцуулахад бол одоо цаг агаарын байдал нэлээд сэрүүхэн салхитай болоод байна тийм ээ. За консулт тулам. Асал сайхан зоолттой техник маш сайтай ийм гоё хөдөлгөөнгөө харагдав. Харвачтай за түрүүн бас 4 дахь сум наадлаар гарсан жижигхэн шилжүүлэлт бариад байгаа юм болоо да. Зүүн талаас үлээлгэн салхитай байна гэж бодоо. Тэр одоо хийсэж байгаа түгний байдлаар бол зүүн хойноос мэнхтэй салхитай байна. Одоо ингээд орчныг анзаарч байгаа шүү дээ. Яг одоо энд байгаа салхитад зурхаад байхгүй. Тэр одоо тэр хашаа дээр байгаа жижигхэн тоглогдсон ба шүү дээ. За тийм. Тэрнээс л ерөнхийдөө багцаа авч байгаа да. Хөндлөнгийн салхи байна уу, буртаас байна, айнаас байна багцаа авч байгаа. Тэр одоо баруун талын төвөөс баруун дээр байгаа зурхаад байлаа. Хоёр тусам.
Жижигхэн хөдөлгөөний дунд харавхын гэхдээ яг тэр гаргах мөч игшнээ анзаарч сумаа яг тэр гаргаж байгаа игшин дээрээ хараагаа яг зөв байрлуулж гаргаад байна. Харж байхад бол ер нь нэлээд юм жоохон гар хөдлөнтэй. Ер нь бол одоо энэ дотроо жоохон юм давтаа байгаа шүү дээ. Том иргэнтэй үзэж байгаа. Тэгээд бас яг тийм гэсэн тийм бод байгаа шүү дээ. Юм юм болсон. Тэр хөдөлгөөнөө дараад яг гаргаад чадаад байл та яг одоогийн байдлаар бол. За пунсалд бол мэрэгнэ. Хоёр дахь ус. За энэ ер нь зүүн талаар л гаргачих гэдэг юм да. Тийшэл ер нь бариад байна уу эсвэл арын гарч ичгэн гадна талдаа задаргаатай болоход их өмөргөн тийм үү? За одоогийн байдлаар консультант мөрөг мөн 6 сарнаас 3 онсон. Энэ цэг мастер маань 6 сарнаас 6 он ч юм. За энэ сумыг онвол ялтын сум ирж байна. За энэ сумаар 7 дахь сум онж байгаа байдлаараа болвол энэ харванда халз харванда одоо тий илүү ихэж тэргүүлэх нь болчихдог. Энэ хооронд бас сонирхоод асуухад та бас түрүү хоёр харваачаас нумаа ившээлгсэн үү гэж байна. За ер нь харваачд маань их нумаа ившээлгэж байгаа харагдах юм. Энэ ер нь ямар очиртай вэ тийм ээ? Энэ ер нь харваач ном ившээлгэх маань тэр харваандаа бэлдэж тэр номыг бэлэн байлгах хэрэгтэй. Нумаа хөгжлөөд боссон харваач. Хөгжлөөд босохдоо номыг одоо хамгийн доод таны 3-4 удаа ившээлгэх хэрэгтэй. За харвуул наадам дуусаагүй өндөрлөөгүй байгаа. За консультант мэрэгэн маань сайхан цэц оноогоор үзэгчдэм хамт олноо баясгаж байна. За түрүүний яриаг үйлчлүүлэх нь энэ тэр нөгөө амралтын байдалд нэг тэнийлгээ тавьчихсан ном маань эргээд хөвчлөгдөхөөр нэг чангарсан байдаг байхгүй юу. Тэрийг нэг урдных нь хэвэнд оруулж цочрог нь гаргахын тулд заавал ингэж сайн ившээлгэх хэрэгтэй. Дотоо ившээлгэх юм бол эхний сумд аваад явчих юм байна л та. Тэгээд тэрнээс л одоо сэргийлж одоо тэр үйлдэлүүдийг хийж байна л да. За мөнгө зүтэг мөнгөгийн одоо сүүлийн сум. Нийтдээ цааш одоо ингээд одоо бүрэн бүтэн сум гаргаж чий гэж одоо бодсон уу. За гэвч одоо хэдийгээр сүүлийн сумыг алдсан боловч энэ хүү харуул халз тэмцээнд халз харванда 8 суманда 7 онж одоогийн байдлаар энэ халз харванда цэцэр тэргүүллээ. За гэвч сүүлийн сум дуусаагүй харуул тэмцээн заавал өндөрлөж ямар ч тохиолдолд бүрэн дүүрэн 40 сумаа тавьж яадаг учраас харуул наадамдаа бид 8 сум тавьж байгаа учраас мэрэгэн маань 8 дахь сумаа сайхан гаргаж тий. За засал хийх гэж байгаад баруун талаар нь гаргачлаа. Нийлэн давуу таач сум гарлаа хөдөлгөөнтэй. Баярлалаа. За баяр хүргэе. Ямар энэ сайхан харуулда халз харванда тэргүүллээ. Понса маань сайхан сум гаргалаа. Бэлтгэл яхан дутуу байсан уу? Та нарт одоо бодол сэтгэлдээ хуваалцвал. За одоо цаашдаа одоо голоо ажиглаж харъя гэсэн дүгнэлтэнд хүрээд энэ харуулнаад маань өндөрлөж байна. Тэгээд мөнгөөгчтэй цаашдынхаа даваанд амжилт хүсье. Эмэгтэйчүүд ямар мундаг вэ гэдгийг харуулад тэр тэргүүн байрыг эзлэх болтугай гэж өрөөё. За ерөөл бат сайхан оршгэ. Мөнгөө маань мэргэндээ хэлэх үг. За мөнгөгийн маань хувьд бол ёстой нөгөө нэг цол дагаж бяр гэдэг шиг тийм ээ. Сайхан харууллаа да. За баярлалаа. Мэргэнтэйгээ харуулбал үнэхээр унтаа сайхан байдаг. Бэлтгэл дээр бас ард нь зогсож харваж харваанаас нь суралцахнаас нь суралцаж ингээд ирсэн. Тэгээд өнөөдөр мэргэнтэйгээ харахад маш их санагдлаа. 50 байгаараа гэж өөртөө айгуу сайн хэллээ. Тэгээд баярлалаа мэргэндээ. За мэргэн маань 93 наадамдаа үргэлж эртээ хавтаа байж гэр бүлээрээ илүү сайн олон амжилт гаргах болтугай гэж хүсэж байна. За баярлалаа. За ерөөл бат сайхан оршгэ.
За эрт цагаас их өвгдөөс маань өртөөлөн өвлөгдсөн их сайхан өв соёл уламжил, харвах эрдэм, цэц магна авиас үүн дээр суурилсан өнөө цагийн та бидний наадгаа болсон үндэсний сурын харвааны мэдүүл зохихуг үзэгч та бүхэндээ хүргэж байгаа алдар харваа нэвтрүүлгийн маань нэгэн дугаар ийхүү өрнөлөө. Эрхэм өндөд үзэгчтэй алдар харваа нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарыг үзэгч та бүхэндээ өргөн барьлаа. Тэгээд Монголын үндэсний спортыг хөгжүүлэх, энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалах их үйлсэд одоо хүчин зүтгэж байгаа эрхэм харваачдаараа өнөөдөр бид бүхэн бахархаж байна. Эрхэм харваачид та бүхний маань цаашдын ажил үйлс нь өргөлж өөдөө байж ахан дүүсийнхээ заяаг түшиж амьдрал өөдөө өргөл тэмүүлж буурал хорвоогийн буйныг эдэлж баяр баясгалаар дүүрэн сайн сайхан юухан өрөөлийг өргөн дэвшүүлье. Нэвтрүүлэг таамд байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ерөөд бат сайхан оршуултгүй. Хүрээ! Хүрээ!